Сайн байцгаана уу? За өнөөдөр болохоор ууршуулагчийн талаар ярих чинь. За ерөнхий мэдээ алдуулалтын хаалганы үед бол хамгийн өргө хэрэглэгддэг юм байц байгаа. За өнөөдөр практикт бол is of Florence, C of Florence, Florence бол хамгийн өргө хэрэглэж байгаа. За энэхүү эмийн байцын гол санаа нь юу вэ гэхээр тухайн шингэн төлөвт байгаа эмийн байцыг vaporized хийгээд тодорхой хийн төлөвт байдлаар бид нэр хаалгаан дээр хэрэглэдэг гэсэн санаа. За энэ ууршуулагчийн хувьд гэх юм бол нэлийн олон жил 200 гаруй жил одоо судлагдсан эмийн байц байгаа. Тэгэхээр энэ сэвдийн хүрээнд физик химийн шинж чанар гэж үе фармакодинамик болон кинетикийн хувьд ялгаатай зүйлүүдийг нийт 3 парт болгож оруулах бодолтой байгаа. Тийм учраас та бүхэн YouTube сувгтаа subscribe дараад лайк дараарай. За түүнээс өмнө та бүхэнд одоо 17 дугаар зууны үеийн зургийг харуулж байна. Энэ нь болохоор тухайн үед ямар нэгэн байдлаар мэдээлжүүлэх гэж байхгүй өвдөлттэй тэгээд маш хурдан хаалгах зорилготой байдаг байсан байна. Гэтэл 1846 оны 10 сарын 16-нд энэхүү одоо ууршуулагчийг Мортон танилцуулснараа том нээлт басан гэж үздэг. За энэ үед бол яг хүзөөний хавдрын мэтлийг тухайн хүнийг унтуулж орсноос хойш мэдээлжүүлэх хөгцсөн гэж үздэг. Тэгэхээр ууршуулагч бол 200 гаруй жил одоо судлагдсан эмийн байц байгаа. За тэгвэл орчин цагт мэдээлжүүлэх гэдэг бол hypnosis, amnesia аналгиж книз болон одоо autonomic sensory block байдлаар нэгэн цогц байдалтайгаар одоо мэдээлжүүлэг өгдөг болсон байгаа. За унтуулгын аппаратыг ашиглаад бид нэр ууршуулагчийг ерөнхий мэдээ алдуулалтын үндсэн 3 үе шат болох induction, maintenance, recovery үеийн induction, maintenance гэсэн үндсэн 2 үе шатанд бол хэрэглэгдэдэг. За энэхүү гипнозис гэдэг нь унтуулах, амнеси гэдэг нь болохоор хаалганы үед ямар одоо ойг үдэл үүсгэх, аналгежа гэдэг нь өвдөл намдах, книз буюу хөдөлгөөнгүй байлгах энэхүү цогц бүрдэл байдлаар бид нар хаалгаг ортгоо гэсэн үг. За өмнө нь бол одоо бичлэгүүд дээр дурдж байсанчлан вентилятор, унтуулгын аппаратны вентилятор гэж юу юм, за CO2 абсорбент гэж юу юм, за ерөнхий схем нь ямар байдлаар явдаг вэ гэдэг талаар тайлбарлаж ирсэн. Энэ удаад бол vaporizer-ын талаар ярих болно. Vaporizer болон одоо ууршуулагчийн талаар ярих гэсэн үг. За бид нар бол унтуулгын аппаратн дээрээ агаар, азот, хүчил төрөгч гээд үндсэн хийн холимог байдлаар fresh gas flow гэдэг хүчил төрөгчийн концентрацийг тохируулдаг. Мөн одоо ууршуулагчийн концентрацийг тохируулдаг байгаа. Тэгэхээр ерөнхий систем бол ингэж явдаг. За тэгээд тухайн хүндээ бол бид нар ребритийн системээр одоо амьсгал өгдөгөө гэсэн. За тэгвэл энэ дээр болохоор одоо орчин үеийн аппаратыг харуулж байна. Түрүүнд болохоор double circuit системтэй. За одоо бол энэ circuit системтэй байдгаа гэсэн. Тухайн ууршуулагчийг болон хийн урсгалыг өгөхдөө бид нар ерөнхий энэ схемээр өгж байгаа. За амьсгал авах процессыг харуулж байна. Автомат дээр тавьсан. За fresh gas flow-оор бид нар урсгалаа өгнө. Ууршуулагчаа одоо тодорхой энерги үүсгэж ууршуулагчаа өгж байгаа. За drive газын хийн тусламжтайгаар энэ CO2 абсорбентээр дамжаад тухайн хүнд амьсгал очдог. Буцаад амьсгал гаргах үед CO2 одоо эндээс л амьсгал гаргахтаа CO2 холимог гарч байгаа. За гэтэл урсгалаар бол шууд нэг урсгалаараа л явж байгаа гэсэн үг. Тэгээд эргэн амьсгалах зарчмаар тухайн CO2 амьсгал гаргалтын дүнд өрсөн CO2 нь абсорбентээр дамжаад хими оруулалт орж эргэн амьсгалах ребритийн системтэй байдгаа гэсэн үг. За физик шин чанарын хувьд нэлийн одоо цогц бүтцтэй буюу тодорхой шалгуур гэж байдаг. Тухайн ууршуулагчийн хувьд ийм байх нь илүү хүнд аюулгүй юм а гэж үздэг зүйлүүд байдаг байна. Нэгдүгээр температурт бол тодорхой температур доктортой. За тэгээд гэрэлт бол хариу урвалд ордоггүй. За хадгалагч бодис хийдэггүй, шатамхай буус. За өдөрт одоо хэрэглэхэд бол өнөргүй, аль болох таатай үнэртэй байх, байгаль орчинд аюулгүй, компаунд буюу нэгдэл хими урвалд орж нэгдэл үүсгдэггүй. За өрөөний температураас илүү температурт буцлах цэгтэй байх гэх мэтчлийн физик шин чанартай байдгаа гэсэн үг. За биофизиологийн хувьд аль болох blood gas partition coefficient буюу уус унтгай чанар нь харьцангуй бага байж илүү сайн гэсэн үг. Тухайн хүний хурдан унтлаад хурдан сэрэг шин чанартай байх, эд эрхтэнд одоо үзүүлэх хор нөлөө нь харьцангуй багатай байх, метаболизмд ордоггүй байх гэсэн энэ шин чанаруудыг агуулж байх юм бол энэ сайн ууршуулагч байдаг бахнэ. Физик химийн чанарын хувьд бол үндсэн 3 одоо бүтцэд бол хуваадаг. Эфирийн бүтц, алкалин, газ гэдэг. За одоо өргөн хэрэглэж байгаа изо, сева, дисфлораны хувьд юм бол дандаа органик химийн бүтцтэй байдаг. Өмнө нь хэрэгжилжсэн халаатанд болон загас азотын хувьд юм бол органик биш бүтцтэй. Илүү одоо метаболизмд илүү ордог. За дээрэс нь эдэрхтэнд үзүүлэх нөлөө нь илүү хоруу чанартай байдаг байсан байна. Ууршуулагчийг хэрэглэхэд хамгийн гол бас чухал зүйл нь бол физик шин чанарууд байгаа. За энэ физик шин чанарууд нь бол дандаа одоо
хууль байгалийн хуулиуд дээр бол тайлбарлагддаг. За Чарльзын хувьд бол эзлэгэн болон температурын хамаарлыг, бойлын хувьд бол даралт болон эзлэгний хамаарлыг ярьж байдаг. За энэхүү одоо уршуулагчийг тайлбарлахад vapor pressure буюу хансуурын даралт гэдэг чухал ойлголт байдаг. За энэ нь болохоор шингэн болон хийн нөхцөлдөх одоо газ фаз болон liquid фаз хоёрын даралтын тэнцэтгэл байдлыг бол хансуурын даралт гэж нэрлэдэг байгаа. За энэхүү хансуурын даралт нь тодорхой температураас хамааралтай байдаг. Тухайн температур ихсэн тохиолдолд vapor pressure ихснэ гэдэг хуулийн дагуу явна гэсэн үг. За энэ нь одоо бидний одоо практик хэрэглээд байгаа унтуулгын аппаратын дээр яаж хэрэглээд байгаа вэ гэхээр одоо fresh gas flow буюу тодорхой нэг урсгал өгж гэнэ гэсэн үг. Бид нэр fresh gas flow-оор тодорхой нэг урсгал буюу энерги өгөөд тодорхой шингэн байгаа энэ эмийн бодис дээр энерги өгч одоо vapor pressure-ыг бол тэнцэтгэл үүсгэж байна. За тэгээд тодорхой температур ихсгээд даралт нэмэгнэ гэсэн үг. Тэгэхээр биднэрт бол тодорхой нэг урсгал үүсгээд цуцангийн доторх одоо уршуулагчийн концентрацийг тодорхой нэг түвшинд хүргээд за тэгээд тодорхой нэг даралтанд хүргэж цуснд болон одоо брейнд бол очиж үйлдэлцүүлнэ гэсэн үг. За тэгэхээр энэхүү одоо хүснэгтүүдийг олон номнууд дээр бол тэмдэглэгдсэн байдаг. Тодорхой нэг температур ихсэх тусам vapor pressure ихснэ гэсэн санаа. Тэгэхээр энэ дээр бас нэг чухал зүйл нь бол boiling point байгаа. За boiling point гэдэг нь болохоор буцлах температур, тасалгааны температурт тухайн эмийн бодис бол шингэн төлөвтэй байхыг бол зорино. За тэгээд тодорхой нэг энерги үүсгэж тухайн хүнд өгөх зорилготой гэсэн санаа. Гэтэл изофлорон, севфлорон бол тасалгааны түвшинд дандаа шингэн байж байдаг. Энэ яагаад тэгэхээр буцлах цэгийн 49 болон 59 байгаа. Гэтэл дисфлороны хувьд бол ялгаатай. Дисфлорон одоо өрөөний температурт бол ууршаад даралт ихснэ гэсэн санаа. Тэгэхээр дисфлороны хувьд бол арай ялгаатай байдаг байгаа. За энэ дээр бас нэг чухал зүйл нь болохоор partition coefficient буюу одоо усамтгай чанар гэж байгаа. Усамтгай чанар гэдэг нь болохоор тодорхой нэг уусгагчд одоо уусгагч нь тодорхой хоёр өөр ийм уусгагчийн тэнцэтгэл байдал нь ямар байгаа вэ гэдгээр илэрхийлэгдэж байдаг. За уусамтгай чанарыг бол лямбда үсгээр тэмдэглээд за жишээлбэл одоо 100 мл газ болон 100 мл цусны хоорондох одоо уусгагч нь одоо жишээлбэл халуутааны хувьд бол 2 мл байхад цуснд бол 4.8 буюу энэний уусамтгай чанар нь 2.4 байна гэсэн үг. За гэтэл изофлороны хувьд гэх юм бол 2 мл 2.8 мл гээд уусгагч чанар нь одоо 1.4 байна гэсэн үг. Ер нь бол изофлороныг бол дандаа алтан стандарт гэж тооцдог. Изофлороноос илүү үлдэлтэй, изофлороноос бага үлдэлтэй гэд тооцдог гэсэн үг. Ер нь бол изофлороныг хамгийн өргөн хэрэглэж байсан байна. За одоо бол дисфлороны хувьд гэх юм бол энэхүү уусамтгай чанар харьцангуй багатай. Тэгэхээр ер нь бол тусанд одоо илүү өтгөрөлтэй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тех тусмаа хурдан унтуулад хурдан сэрэгшин чанартай байдгаа гэсэн үг. За энэ хэсгийн бол илүү ойлгомжтой тайлбарлаж байгаа. За одоо цуцсан дах хий болон цуцсан дах хий хоёрын тэнцэлгэд нь хэр дахин их вэ гэж одоо тэнцдэг вэ? Усамтгай чанар нь ямар байдаг вэ гэдгийг илэрхийлж байгаа. За блад болон альвеолар газ хоёрын усамтгай чанар нь 1.4 байхад brain блад хоёрыг бол 2.2 байна гэх мэтчлэн. Тэгэхээр гол зорилго бол ерөөсөө цуцсан дах тодорхой нэг даралт болон уршуулагчийн концентрацид хүргээд тэрийг brain болгоход бид нэр хэр их хэмжээний одоо концентрац шаардлагатай вэ? Усамтгай чанар нь ямар байгаа вэ гэдгээр илэрхийлэгддэг гэсэн үг. За тэгвэл одоо энэ Miller-ийн 9 edition дээр basic anesthesia дээр тэмдэглэгдсэн юм хүснэгтүүд байдаг. За энэ хүснэгтүүд дээр одоо тухайн шин чанаруудыг уншаад за энэ уршуулагч бол юм байна гэдгийг уншиж одоо бид нар мэдчих хэрэгтэй гэсэн үг байна. За blood gas цус болон хийн усамтгай чанар гэдэг бол одоо 1.4 буюу изофлороныг бол 4 эсхэмжээр харсанчлан 1.4 байхад севфлорон бол дисфлорон хамаагүй бага. Тэгэхээр дисфлорон яагаад одоо уршуулагчийг нийгүүт унтаад таангууд сэрээд байгаа чанар нь бол усамтгай чанараас хамааралтай байна гэсэн үг. Тэгэхээр усамтгай чанар ер нь бол бага байх тусмаа зорилттой түвшиндээ хурдан хүрнэ гэсэн үг. За тэгвэл энэ дээр хамгийн чухал хэсгийн нэг болох MAC гэдэг ойлголт байгаа. За MAC гэдэг бол тухайн хүний мэдээгүй зүйлгийн түвшин ямар байгаа гэдгийг бид нар бол унтуулгын аппаратын дээр хардаг. Гэтэл энэ нь өөрөө тухайн хаалганы туршид ямар нэгэн байдлаар immobility буюу хөдөлгөөнгүй байрлах зорилготой тэр түвшин илэрхийлэх гэдэг. За ерөнхийдөө бол далайн түвшинд MAC-ыг 1 байж ич тухайн хаалгааг бол хангалттай түвшинд байна гэж үздэг. Тэгэхээр энийг одоо изофлорон, севфлорон, дисфлорон дээр бол яаж тайлбарлах вэ гэхээр яагаад энэ одоо MAC 40 дээр, MAC 10 дээр гэж тайлбарлаад байгаа вэ гэхээр изофлороныг 1.28% дээр тавихад MAC 1 болно гэсэн тоо. Тэгэхээр одоо изофлорон севфлороныг одоо 2 дээр тавихад MAC 1 дээр байна. Гэтэл дисфлороны хувьд гэх юм бол илүү өндрөөр өгнө гэсэн үг байхгүй 6-аар өгчиж MAC-ыг 1 дээр барина гэсэн санаа. За тэгвэл хансуурын даралт буюу түрүү ярьсанчлан 20 градус одоо
тасгааны температурт vapor pressure нь ямар байгаас шалтгаална гэсэн үг. За одоо өргөн хэрэглэж байгаа isoflurane, sevoflurane явуулах юм бол ингээ ханс уурын даралт нарай бага. Гэтэл desflurane-ийнх бол илүү өндөр гэсэн үг. Тэгэхээр агаарт бол айгүй хурдан хийм байдал чилжээд даралт их үүсгэнэ гэсэн үг. За молекул жингийн хувьд бол ялгаатай биш. За бас нэг чухал зүйл нь болохоор метаболизмд орж байгаагаас шалтгаална гэсэн үг. Тэгэхээр ямар хаалганы үед ямар уршуулагч ашиглах вэ гэдэг нь айгүй чухал байгаа нь энэ метаболизмд ордгүй гэдэг нь чухал. Түрүүний нөгөө критериудээр дээр байгаачлан 100% тэрийг хангасан уршуулагч одоогоор бол гараагүй. Тодорхой хэмжээгээр зарим метаболизмд ордоггүй гэх мэтчлэн хамгийн стандарт гэж үзээд байгаа болохоор isoflurane байгаадана. За үнээс харахад sevoflurane явуулах юм бол 5% нь метаболизмд орж идэг. Тэгэхээр элэгний үйл ажиллагаа болон бүрний үйл ажиллагаа алдагдaltaй хүмүүстээр sevoflurane хэрэглэхгүй юу? За гэтэл элэгний үйл ажиллагаа болон элэг шижүүл хаалганы isoflurane хэрэглээд яагаад хэрэглээд байдаг вэ гэдэг одоо поинтуудыг бид нэр энэ физик химийн шин чанар дээр нь үндэслэн харж одоо сонгодог бахны. За тэгвэл Миллерийн 10 дугаар эдишн дээр одоо тэмдэглэгдснээр бол энд одоо хизээний клиник хэрэгжилж эхэлсэн. За физик одоо химийн бүтцэн ямар юм гэдгийг ингээд илүү дэлгэрэнгүй харуулсан байгаа. За ер нь бол энэ sevoflurane хувьд бол энэс өмнө нэгдсэн байж агаад тэгээд одоо судалгацаар байгаад одоо 1980 онд хэрэгжилж эхэлсэн байна. Тэгэхээр одоо бол sevoflurane, isoflurane-ыг бол өөрөөр хэрэгжилж байна. За Европын орнууд бол desflurane-ыг бас хэрэгэлдэг юм байна лээ. За химийн бүтцийнхээ хувьд бол одоо дандаа органик химийн бүтцтэй уршуулагчийг ашиглаж байна. За молекул жингийн үед ялгаагүй. За энэ ном дээр болохоор одоо өмнө нь бол Морган дээр тэмдэглэснээр 24 градус гэж хэлсэн бол одоо болохоор 22.8 градус буюу өрөөний тасгааны температур шууд урш явчихна гэсэн үг. Тэгэхээр даралт өндөртэй. За бас нэг ойлголт нь болохоор oil gas partition coefficient гэж байгаа 37 градуст тухайн одоо oil gas уусан таж нар нь ямар вэ гэдгээс хамаарна гэсэн үг. За энэ бага байх тусмаа хурдан унтуулад хурдан сэргэн гэсэн санаа. За түрүү хэлж байсанчлан MAC-ийн immobility гэж байгаа. Ер нь бол аль болох хаалган дээр бол хөдөлгөөнгүй байлгах зорилготой. За энийг илэрхийлэхдээ процентээр болон миллиметр мөнгөсний багнаар хэрэгжилж байгаа. За MAC нь immobility байлгахдаа isoflurane-ийн хувьд 128%, 128 дээр тавьж 1.2-оор өгчиж MAC-ийг immobility байлгаж байна гэсэн үг. Desflurane бол 6 дээр өгчиж байрлаж байгаа. Sevoflurane бол 2 дээр. Гэтэл энэ миллиметр мөнгөсний багнаар илэрхийлсэн бол дандаа энэ MAC-ийг ном дээр бичсэн байгаа тооцоол бол дандаа 40 настай. За дээрэс нь далайн түвшинд тооцож гаргаж ирсэн тоо. Тэгэхээр ер нь бол далайн түвшнээс дээш амьдарч байгаа дээш байгаа орнуудад MAC бас өөрчлөгдөхийг үүсэхгүй далайн түвшнээс доош амьдарч байгаа хүмүүсийн ялгаатай байхыг байдаг бахан. Яа тэгэхээр энийг яг далайн түвшинд тооцоод за тэгээд одоо жишээлбэл 760 мм мөнгөсний баг нь атмосферын даралт байхад 9.7 мм мөнгөсний баг нь isoflurane байж тухайн хүнийг MAC-д immobility байна гэж тооцож гаргаж ирж байгаа гэсэн үг. За тэгвэл awake буюу MAC-ийг awake гэдэг нь болохоор тухайн хүн одоо команд биелүүлнэ гэсэн үг. Нүдэнэгээрээ гараатгаарай гэх мэтчлэн командыг биелүүлж чадах түвшинд хүрэхэд isoflurane 0.46 0.4-өөр MAC-ийг isoflurane-ыг 0.4-өөр өгөхөд MAC awake байдалд шилжнэ гэдгийг тоон үзүүлэлтээр гарч байгаа гэсэн. Тэгэхээр desflurane-ийн хувьд бол 2.4, sevoflurane-ийн хувьд бол 0.6 байдаг бахны. За бас нэг чухал ойлголт нь процесс даралт байгаа. За хийн холимог доторх тухайн хийн даралтыг бол процесс даралт гэж нэрлэдэг байгаа. Энэ процесс даралт гэдэг нь болохоор ерөөсөө thermodynamic activity, thermodynamic force-тэй бол шууд хамааралтай гэсэн үг. Ер нь бол 760 мм мөнгөсний багандах 1.5% нь isoflurane буюу одоо ойролцоогоор 11.4%, түрүүний ном дээр болохоор 9.4 мм мөнгөсний баг нь байхад тухайн хүнийг MAC-д immobility буюу хангалттай туршид хөдөлгөөнгүй унтуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. За энэ дөрөв бичсэн байсанчлан ингэж тооцож гаргаж ирдэг байна. Ер нь дандаа одоо томьёо тооцоолол тэгээ физик ухтгуун дээр үндэслээд бид нэр энэ sevoflurane, isoflurane, desflurane шин чанарыг мэддэг байх хэрэгтэй гэсэн үг. За түрүүний хэлсэнчлэн одоо хийгээс шингэн түвшин шилжих. За альваалаас цуснаас тархинд очих энэ тэнцлэгдэл байдлыг л бид нэр яг үүсгэж байгаа. Зорилго нь бол энд үүсгэж байгаа. Энэний одоо гол шин чанарууд нь partial pressure, vapor pressure, за тэгээд thermodynamic activity зэрэг нь бол чухал хамааралтай байдаг бахны. За тэгвэл одоо болохоор бид нэр тухайн физик хим шин чанарыг мэдж байгаа бол одоо яаж одоо бид нэр тухайн хүнд шингэн байдлаас хийн түвшинд хүргэдэг вэ гэдэг нэг чухал. За зөвхөн одоо fresh одоогийн аппаратууд дандаа fresh gas plug-ын шууд өгөөл бид нэр vaporizer зохицуул хийж байгаа. Энэ vaporizer дотор бол
бас мөн 2 3 янз байгаа. Яддаг гэхээр sevoflurane, isoflurane хувьд гэх юм бол буцлах температур нь харьцангуй өндөр буюу 49-с 59 градус байдаг учраас бид нэр ил одоо тасалгааны температурт бол шингэн байдалд хадгалаад байх боломжтой байдаг. Тэгэхээр энэ байдал одоо физик шин чанарыг ашиглаад цэвэр хийн урсгалаар өгөхөд тодорхой одоо ихэнх хэсэг нь bypass flow үүсгээд ихэнх хэсэг нь бол одоо цэвэрхжил рүүчээр ордог гэсэн. За тодорхой хэмжээний урсгал үүсгээд энд шингэн байгаа одоо уршуулагчийг одоо цохиж хийн энерги флоу урсгал байдлаар үүсгэгээд тэгээд хийн холимог байдлаар гаргадаг гэсэн. За энэ concentration control хэсэг нь бол энэ одоо бид нар 1.2-оор өгөөд 2.2-оор өгөөд байгаа энэ урсгалыг бол ингэж контролоор зөксөж өгдөг байна. Тэгэхээр ер нь бол isoflurane, sevoflurane хувьд гэх юм бол дандаа энэ bypass flow системтэй vaporizerыг ашиглаж бол одоо бид нар урсгалаа өгч байгаа гэсэн үг. За тэгвэл дисплераний хувьд ялгаатай. За дисплеранийг түрүүний одоо физик шин чанар нь бол 24 градус дээр буюу одоо 22-оос 24 градус дээр буслах температур учраас түрүүний bypass систем өрөх юм бол хэд өндөр даралтаар буюу хэд өндөр одоо концентрац орно одоо даралт их очно гэсэн. Тийм учраас two chamber буюу 2 системтэй 2 одоо chamber байдлаар үйлдвэрлэж гаргадаг. Тийм болохоор энэ одоо vaporizerийнх нь хэмжээ хүртэл ялгаатай байдаг байгаа. Тодорхой нэг хийн урсгал нь бол тусдаа. За тэгээд дисплераний байрлаж байгаа хэсэг нь бол тусдаа. Хэсэгт илүү тодорхой харагдаж байхгүй. Одоо унтуулах аппаратаас өгж байгаа хийн урсгал бол тодорхой нэг замаар явна. Ууршуулагч нь тодорхой нэг замаар явна. Ингээд 2 системтэй. За тэгвэл одоо энд бол ямар нэгэн байдлаар одоо урсгал очихгүй учраас яаж бид нэр эндээс дисплеранийг өгөх вэ гэхээр тодорхой одоо халагч шилждэг гэсэн. Тэгэхээр энэ атмосферын даралтаас 2 дахин илүү даралтаар 39 градус байдлаар халагч хэрэглээд одоо дисплеран ингээд халаад эхлэж температур буслах цэнг нь бол 22.8 юм чинь халаад эхлэн тэгэхээр ийшээ тодорхой хэмжээгээр урсгал үүсч явна гэсэн үг. Тэгээд энд үүсч байгаа урсгалаас дахиад эндээс бид нэр өгж байгаа хийн урсгалтай холимог байдлаар гардаг бөгөөд энэ нь bypass одоо vaporizerаас ялгаатай байдал нь байна. За тэгэхээр цаашдаа бол аюул олон зүйлүүд байгаа. Фармакодинамикийн юу юм кинетикийн юу юм за тэгээд мак гэж юу вэ? Макийн үндсэн ойлголтууд нь ямар байдаг вэ? Бид нэр макийг яаж барих вэ гэдэг талаар илүү одоо дараагийн партууд дээр ярих болно. Тийм болохоор лайк дараа, subscribe дараарай. Санал хүсэлт юм уу эсвэл ийм байвал яах вэ гэсэн зүйл байвал комент хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа.